Сайн байцгаана уу? Намайг Янда гэдэг. Би сая 12 дугаар ангид төгсөөд дэжлэлталтаа өгөөд ерөнхийлөгчийн хэлхээлд 2100 гих тэтгэлгэнд хамрагдаж чадсан. Шалгарч чадсан гэх юм уу? 404 хүүхдийн нэгээр. За, гарчийг хараад гайхсан байж магадгүй уушлаарай. Яг анхаарлагчийн татах хэрэгтэй байсан. Яагаад гэвэл энэ бичлэгээр яг энэ тэтгэлэг яг мөн үү? Эсвэл зүгээр л яг хүүхдүүдийг ашиглаад PR хийгээд энэ уулсаас эсвэл зүгээр л яг эцэгчүүдийн анхаарал хүндэтгэлийг татах гэсэн арга гэдгийг ярилцах болно. За, бас олон хүнд түгээгээд өгөөрэй. Чадхаараа түгээгээд өгөөрэй. Яг мэдээлэл багтаа хүмүүс бүр маш олон байсан аахгүй юу? Би тэр өдөр ингээд Moisture очиход бүр мэдээлэл багтаа хүмүүс маш олон байсан. Бүр юугаач ойлгоогүй хүмүүс бүр баг ихэнх нь юугаач ойлгоогүй байсан. Тэгээд би та нарт энэ бичлэгээр юу ярих гэж байгаа вэ гэхээр тэр тэтгэлгийн нэрс зарлагдсны дараа яг надад ямар процесс явагдсан бэ? Яг юу болсон юм? Яг ямар алдаад тэр хүмүүс гаргасан засгийн газрын хүмүүс гэдгийг би та нарт тайлбарлаж өгнө. Нэр яагаад тайлбарлаж өгч байгаа вэ гэхээр надад ямар нэгэн нууцлалын гэрээгээр гарын үсэг зурлааг учраас би өөрийн гэсэн өөрт тохиолдсон туршлага болон юу ажигласан, юу ойлгож ухаарч авсан гэдгээ ярилцах та хэдэд түгээх бүрэн эрхтэй гэсэн үг байхгүй юу? Тэгээд би нэрэд бичлэгний эцэст бичлэгний эцэст биш дундуур бүр надад ингэж өгсөн 2 хуудас байгаа. Энийг та нарт уншиж танилцуулаад энэ цаасны яг алдаанууд нь юу байсан бэ? Цаагаараа ямар далд мессеж хүргэх гээд байсан бэ гэдгийг би та нарт ярьж өгөх болно. За, сус сонсгдсон байж магадгүй. Хамгийн эхлээд би утсан дээр мэдээж ярих маш олон зүйлс байгаа учраас яг ингээд CapCut дээр хоолоо бичингээ зөндөө олон ярих юмнуудаа ингээд бэлтгэсэн байгаа. За, тэгээд бичлэг рүү орцгоё. Хамгийн эхлээд ямар процесс явагдсан бэ гэдгийг яриа заяа. За, өнөөдөр болвол одоо бүтэн сайн өдөр болж байна. Хэдний өдөр вэ? 8 сарын 31-ний бүтэн сайны өдөр. Яг 9 сарын эхний өмнөх өдөр. За, тэтгэлгийн нэрс зарлагдсан өдөр нь болохоор өөрөө 5 дахь өдөр байсан. 5 дахь өдөр буюу 29-ний өдөр өдрийн 3-аас 4 цагийн үед Facebook-ээр мэдээнүүдийн сувгаар 404 хүүхдийн нэрс зарлагдлаа гэх мэдээ явж эхэлсэн. За, би болохоор яг тухайн үедээ гайхаад ямар айтайхан юм бэ? Миний таньдаг хүүхэд байна уу гэдээ ороод харсан чинь дүүргээсээ хорооноосоо би байсан. Миний таньдаг хүн байгаагүй. Би ганцаараа гараад ирсэн байсан. За, энэ маань яаж шалгаруулж авдаг тэтгэлэг юм бэ гэхээр чи англи хэлээр яаш өгсөн байх хэрэгтэй. Мөн өөр нэг хичээлээр яаш өгсөн байх хэрэгтэй. Миний ойлгосноор болохоор шинжлэх ухааны нэг хичээл эсвэл математик байх хэрэгтэй гэж би ойлгосон. Би өөрөө хим, биологи, мат, англи хэл дөрөөр өгсөн. Дөрүүлээ 640-оос 696 гэдэг онооны хооронд гарч ирсэн учраас би яг дажгүй гарч ирсэн болов уу гэж ойлгоод байгаа. Тэрнээс биш ямар нэгэн тодорхой мэдээлэл энэ дэр бас байгаагүй. За, дараагаар нь юу болсон бэ гэвэл тэр мэдээнүүд дээр юу гэж бичсэн бэ гэхээр 2 утасны дугаар байсан. Тэгээд мэдээлэл авах бол энэ 2 утасны дугаар руу залгаж болно. Эсвэл Moise-ийн 2 дугаар байран дээр 3 давхрын 307 тодод ирж болно гэсэн тийм мэдээлэл байсан. За, тэрнийхэн дагуу ямар нэгэн цаг байгаагүй гэсэн үг шүү дээ. За, цаг байгаагүй учраас би хүссэн цагтаа очих юм байхдаа тэр газар нэгээд гайхаад утаснууд руу нэхлээ залгаж асууж шалгасан. Яг зүгээр л яг just in case те бүр яг мэдхийн тулд шүү дээ, баттай байхын тулд. За, тэгээд нэг дугаарлан залгасан чинь аваагүй, хоёр дахлуун залгасан чинь яг за би яг утасны бичлэг хийж аваагүй болохоор та хэд харуулж болохгүй, сонсож болохгүй. Яг юу гэж ярьсан бэ гэхээр би ихлэ залгаж исэн чинь нилээн додуулж агаад авснаа. Илгээлт их уу гэдгсэн аахгүй. Тэгэхээр би гайхаад гэдгсэн чинь ойлгохгүй байгаа шүү дээ. Бүр яг юу яриад байгаа юм бэ те? Юу илгээлт вэ бүр? Тэгэхээр гайхаад гэдсэн чинь илгээлт их уу гэд жоохон уурлах маягтай асуужсэн. Тэгтэн би тийм гэдгсэн чинь маргааш 10 цагт маргааш гэдэг нь яг хагас өдөр шүү дээ. Маргааш 10 цагт Moise-ийн 2 дугаар байрны 3 давхрын 307 тодод ирээрэй гэснээр тасалдсан. Ямар нэгэн ийм газараас ярьж гин ямар нэгэн ийм газар байна шүү гэдгээ ерөөсөө бүр хэлээгүй, ямар ч тийм тайван өнгө айс байгаагүй, зүгээр л яг нэг тийм би мөнгө асуугаад банкн дээр очиж яг мөнгө зээлгэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн гэх юм уу. За, мэдээж дуудлага болт юм байла. За, мэдээж тэр хүн нь яг бухимдсан байж болно те. Тэр хүн нь ажилласаа олж бухимдсан, ядарсан байж болно. Би ойлгож болно. Тэр дуудлага нэг тийм жоохон иймэрхүү явцсан. За, маргааш нь боллоо. Маргааш нь 10 цагт Moise дээр ээж автайгаа хамт очлоо. Мэдээж олон хүүхэд байсан. Бараг л 30-аад хүүхэд байсан уу надтай хамт. Яг за, эндээс яг хамгийн жоохон red flag юмнууд, жоохон shady юмнууд эхлэн заяа. Юу болсон бэ гэхээр 9 цаг 40-оос 50 минутын үед за тухайн ангид ороод суучлаа. Тухайн нэг ихч байсан, нэг тийм намхан дуу, жоохон тийм бондгордуу маягийн ихч байсан. Тэр ихч яасан бэ гэхээр илгээлт юм уу гэд анханасаа яг тэгж ярьж эхэлсэн бид нартай. Яг хүлээгээ зогсож байгааг харангуудаа илгээлт юм уу гэд. Тэгэхээр яг энд юу явж байна вэ гэхээр objectifying us, objectification гэдэг зүйл явагдаж эхэлсэн.
objectification гэдэг нь яг юу юм бэ гэхээр objection биш шүү заяа. Objectification. Сайн энэ үгийг ойлгоод аваарай. Энэ нь юу вэ гэхээр амьтай амьд биетийг амьд мах бие махбодыг амьгүй зүйлтэй зөрлөж дорд үзэх тийм method арга байгаа. Objectification яг object гэдэг чинь эд юмс гэсэн үг шүү дээ. Objectification гэдэг маань эд юмсжуулах гэж орчуулагдах юм уу та. За тэндээс яг яагаад objectification гэж харсан юм бэ? Ёндон гэж асуух юм бол би яг юу гэж хариулах вэ гэхээр илгээлтийнх нь гэдэг чинь өөрөөсөө бидрийг бүр ингэ те юу гэсэн үг юм бэ? Би бүр амар гайхсан. За яг бүр 21 аймгийн сумдуудаас Улаанбаатар хотын бүх дүүргийн хороонуудаас ингээд шалгараад гараад ирсэн шилдэг хүүхдүүд гэж явж байгаа штэ. Тэгж яхад бидрийг яг за ерөнхийлөгчийн илгээлтийн хүүхдүүд үү, шалгарсан хүүхдүүд үү гэж хэлж болно штэ. Бидрийг хүмүүс байна гэд дуудаж адрес хийж болох аахгүй яг ерөнхийлөгчийн илгээлтээс явж байгаа хүүхдүүд үү, шалгарсан хүүхдүүд мөн үү гэж ярьж хинч болно. Би ч чадна. Яг 17 настай би ч чадхаар хахад 30 гарсан тэр настай бүр тэр тэнд сургуулийн багш гэмээр бүр ямар хүн мэддэгдэхгүй хүн илгээлтийнх нь гэж яг тийм бараа бүтээгдэхүүн ярьж байгаа юм шиг ярьж байгаа нь өөрөө objectification байсан баггүй юу. За дараагаар нь юу болсон бэ гэхээр тэр процесснаас юу болж эхэлсэн бэ гэхээр нэг ангид бидрийг оруулсан. Нэг ангид эцэг эхчүүд орсон, сурагч нар орсон. Мэдээж тэр бол зүгээр яг сургуулийн ахлах сургууль, дунд сургууль, бага сургуулийн ангиуд ямар байдг үлээ. Тийм л анги байсан. Суудлууд байсан, ширээнүүд яг л тийм муусын нэг анги байсан. За дараагаар нь юу болж эхэлсэн бэ гэхээр эндээс шийди юмнууд мөр ихсэд эхэлж байгаа юм. Хамгийн эхлээд тэр ихч өөрийгөө тодорхой танилцуулаагүй. Яг зүгээр л төсөөлөд үзэхгүй юу? Ийм том бүр ерөнхийлөгчийн тэтгэлэг, ерөнхийлөгчийн илгээлт гэдэг ийм том юмыг та нар бүр маш том юм гэж бодож байгаа бах те. Улс даяар өрнөж байгаа ийм том зүйлийг би ядаж мэдээлэл биднэрт өгж байгаа хүн нь албан ёсны байх болоо гэж бодож исэн. Үнэхээр яг том хүлээлт байгаагүй. Гэхдээ ядаж өөрийгөө танилцуулаад ямар газар ажилладаг, ямар албан тушаалтай хүн бэ гэдгээ биднэрт ядаж танилцуулах болоо гэж бодсон. Ядахна миний бодол юу байсан бэ гэхээр за зүгээр яг зохиолдоо за миний хувьд гэх юм бол за би ийм газар ажилладаг, би ийм нэртэй хүн байгаа, би ийм албан тушаалтай. Одоогоор би ийм мэдээлэл өгч байна гэд тавхан өгүүлбэрт багтаагаад танилцуулчихад ямар нэгэн амнаас нь алтунчих зүйл ерөөсөө байгаагүй байхгүй. Тэгж яагаад орж ирснээр шууд илгээлтийнхэн биздээ те гэж байгаа л яг нэг тийм жоохон сонио хандлагатай байсан. Бидрийг яг юу гэж харж хандж исэн бэ гэхээр та нар бол бидраас мөнгө авч байгаа шүү. Бидэрт хүч чадал нь байгаа. Та нар бол бидраас хүч чадал зээлж авч байгаа шүү гэдэг маягтай хандлагатай байсан тэр ихч. За дараагаар нь юу болж эхэлсэн бэ гэхээр байна штэ. Withholding information буюу мэдээллүүдээ барьж ингэж атгаж байсан. Яг мэдээлэл өгж байгаа гэсэн нэрийн дор бидэрт тухайн зүйлийг танилцуулж байгаа ч гэсэндээ тухайн танилцуулж байгаа мэдээллүүд нь маш тийм тойрсон, базалттай, мушгилттай нэг тийм барьсан байсан. Ерөөсөө тийм тодорхой зүйл огтхонч байгаагүй. Бүр яг за эндээс яг тийм тодорхой биш зүйл өчнө олон байсан гэсэн штэ. Эндээс тэр цаас орж ирж байгаа юм. Санамж гэдэг бичгтэй. Энэ дээр нь болохоор нөгөө цаасан дээр нь болохоор баталгаа гэдэг нэртэй энэ цаас байгаа байхгүй юу? Энэ хоёр дээр хүүхэд болгонд өгсөн. Хүүхэд болгонд нэг өгсөн. Санамж орж ирчээ шууд тэр их чиг. За илгээлтийнхэн биздээ санамжаа уншаад зөвшөөрж байгаа бол баталгаагаа гарын үсгээ зураарай гэд өгсөн. Энд бол яг бичих гарын үсэг нь байна. Яг хагасаа өдөр бол очиход өөр цаас хүүхдэд өгөөдсэн. Гэхдээ тэрийг нь би аваагүй. Тэрийг жоохон байж байгаа ярина байж. За тэгээд санамж гэдэг юм би та нарт эхлээд уншиж өгье заяа дараагийнхаа юм руу орохоос хойш эхлээд. За санамж гэдэг дээр нь эхлээд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа илгээлт 2100 хөтөлбөрийн бэлтгэлд хамрагдах болсонд та бүхэнд баяр хүргэе. За ойлгомжтой баяр хүргэж байна биднэрт. Тийм байлгүй дээ. Дараагаар нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд та гадаадын ихтэйд сургуульд Монгол улсын дээд боловсролын тэргүүлэх эсвэл эрэлттэй мэргэжлийн чиглэлийн чагсаалтыг хавсаргав. Суралцахтай холбогдуулан гадаад хэлний сонголтоос хамаарч Монгол улсын их сургууль, шинжлэх ухаан технологийн их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт тус хамрагдана. Эндээс эхлээ би уурлаад хэлсэн байхгүй яг тэнд ингээд уншаад сууж байхдаа яг яагаад уурлсан бэ гэхээр та сонсч иж магадгүй л дээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд та гадаадын ихтэйд сургуульд Монгол улсын дээд боловсролын тэргүүлэх эсвэл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцахтай холбогдуулан тэгэхээр та өнөхөр энд тэтгэлгээр явлаач гэсэндээ тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр л суралцсана гэсэн үг. Тэр тэргүүлэх чиглэл нь 82 мэргэжил байсан. Би ээжийнхээ утсан дээр яг зургийг дарж авсан чинь яг надад одоо байхгүй байгаа. Зургийг дарж авсан. Юу байсан бэ гэхээр газар тариалан байсан, багш нар байсан, эмч
анагаахын чиглэл байсан, инженер байсан, мэдээллийн технологи байсан, судлаач шинжээчд байсан. Би өөрөө яг ямар сонирхолтой вэ гэвэл бизнесээр сурах сонирхолтой. Тэгэхээр бизнес чинь дэлхийд даяараа хэтэрсэн мэргэжил гэж явдаг учраас би бизнесээр сурлаа гэхэд эдгээр намайг тэтгэхгүй болчиход байгаа байхгүй яг тэргүүлэх эсвэл эргэлттэй мэргэжлийн чиглэлээр гэхээр хүссэн мэргэжлэрээ бишээ. Монгол улсдаа хэрэгтэй чиглэлээр л чи суралцнаа гэдэг мессежийг өгöd байгаа гэсэн үг. Яг санамж гэдэг ийм нөхцөлийн хуудсан дээрээс л ингэж эхлээд уншигдаад эхэлж байгаа гэсэн үг. За 3 дугаар цогцлбор руугаа оръё. Илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар дэлхийн 20 гаруй улсын Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Америкийн нэгдсэн улс, Австралийн холбооны улс, Канада, Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс, Унгар улс, бүгд найрамдах Турк улс, бүгд найрамдах Чех улс, бүгд найрамдах Польш улс, бүгд найрамдах Энэтхэг улс, бүгд найрамдах Литва улс зэрэг ихтэй сургуулиудад 1000 гаруй суралцагчид амжилттай сургалталж байна. За, энэчнээс бол яг тэтгэлгийнхаа талаар мэдээлэл өгч хэлж байна. За, энэ тэтгэлгээс дэлхийн 20 гаруй улсад ийм улсуудад 1000 гаруй суралцагчид амжилттай суралцаж байгаа гэдэг мэдээллийг өгч байна. Эндээс хүмүүс итгэх хандлагатай байгаа. Юу вэ? 1000 гаруй суралцагчид суралцж байгаа юм байна штэ. Манай хүүхд ч гэсэн чадах юм байна штэ. Би ч гэсэн чадах юм байна штэ гэдэг бодлыг хүмүүс төрүүлэх ийм өгүүлбэр байгаа гэсэн үг. За, дараагаар нь та бэлтгэл хөтөлбөрт хамрагдахаас өмнө дараах санамжтай сайтар танилцсан зөвшөөрч байгаагаа нотлон баталгаажуулна гэж байна. За, энэчнээс яг санамжууд нь эхэлж байгаа. Нэгдүгээрт заяа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн. За, энэ нэгдүгээрт юу гэж байгаа вэ гэхээр зүгээр л яг амар томоор бичсэн байгаа ч гэсэндээ та улсын их хурлын гишүүний хүүхэд байж болохгүй гэсэн л юм байгаа. Та яг улсын дээд албан тушаалтай хүний хүүхэд байж болохгүй. Тэгэх юм бол ашиг сонирхлын хөөцөлтөөн болоод явчнаа, авилгал болоо явчнаа гэдэг зүйлээс л тусгаарлах хуулийн заалт байгаа байхгүй юу? За, энэ бол мэдээж ойлгомжтой тийм ээ. Би улсын их хурлын гишүүний хүүхэд байлаа гэж бодоход би энэ тэтгэлгээр яваад иж болохгүй байхгүй юу? Манай аав ээж улсад ажилладаг учраас би бол яг энэ бол маш политикийн маш хэцүү зүйл болж эхэлнэ. За, хоёрдугаарт гэх юм бол бэлтгэл хөтөлбөрийг 60 түүнээс дээш хувийн үнэлгээтэй төгссөн байх. За, та гайхаж эхэлж магадгүй бэлтгэл хөтөлбөр гэж юу яриад байна ёндоо гэд. Зүгээр л яг сургууль руу явах чинь тэтгээд өгөхгүй юм уу? Юу бэлтгэх гээд байгаа юм бэ гэж. За, энэ маань өөрөө гадаадын их сургуулиуд гэд хэлээд нь штэ. Тэгэхээр та энэ тэтгэлгээр явлаа гэж бодоход Монгол улсдаа суралцаж чадахгүй. Монгол улсдаа суралцсан юм бол энэ тэтгэлэг таныг тэтгэж чадахгүй гэсэн үг аахгүй юу? Тэгэхээр та заавал дэлхийн гадаад улс орнууд руу явж суралцна. Тэгжиж энэ хөтөлбөр маань за та гадаад улс руу явлаа гэхэд гадаад улсын сургуулиуд руу мэдээж бүртгүүлнэдэ apply хийн өргөдлөө өгөн тийм үү. Тэрэнд өгөх чинь бэлдэж өгөх хөтөлбөр аахгүй юу? MOIS юм уу? Шүтээсийн сургуульд хэлний бэлтгэл гэж хүмүүс их дууддаг. За, тэрэнд бол явж байгаа улсаасаа хамаарат хэлний бэлтгэл гэж явна. Шалгалтын оноо хүртэл чинь бэлдэж өгнө. Тэгээд ерөнхий эрдмийн мэдлэг гээд тухайн сургуулийнхаа 1-р курсэд суралцж байгаа юм шиг суралцнаа л гэсэн үг. Зүгээр л хажуугаар нь хэлээ бэлдэнэ гэсэн үг. Өөр нэг юм бэлдэж өгöd байхгүй та нарт. За, дараагаар нь энэ дээр 60 болон түүнээс дээш хувийн үнэлгээтэй төгссөн байх гэж байна. Энэ бол мэдээж ойлгомжтой. Ихэнх их сургуулиудын тэнцгийн тулд 60-аас дээш үнэлгээтэй байх хэрэгтэй байдаг, хэвгүй юу? 60-аас дээш байх юм бол та уучлаарай тэнцэж чадсангүй дахиад шалгалт өгнө, дахиад сурнаа гэдэг шаардлагыг ямар ч их сургууль тавьдаг. Тэгэхээр энэ бол ойлгомжтой. За, 3 дугаарт нь эндээс яг хамгийн шийдийн юм хэлж байгаа шүү заяа. Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тухайн жилд тогтоосон эренбийн жагсаалтын эхний 20 багцсан сургуулийн байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан бол мэргэжил харгалзахгүй. За, энэ юу гэдэг вэ гэхээр та дэлхийн шилдэг 1-20. За, нэг мэдээлэл өгөхөд дэлхийд 50,000-аад гаруй их сургууль байдаг аахгүй. Тэрний шилдэг 1-20 гэдэг байгаа аахгүй. Тэр шилдэг 1-20 тэнцсэн бол хүссэн мэргэжлэрээ суралцаж болно. Бид нар тэтгэнэ гэж байгаа юм. За, дараагаар нь 21-ээс 100 багтсан сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан бол тэргүүлэх эсвэл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцах. Тэгэхээр та үнэхээр яг шудраг бос зүйл нь эндээс хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр та дэлхийн шилдэг 21-ээс 100 дугаар сургуульд суралцлаа, урилга авлаа, үнэхээр яг тэнцэж чадлаа гэх юм бол энэ хүмүүс таны суралцуулах тэтгэх мэргэжлийн чиглэл нь юу вэ гэхээр эрэлттэй эсвэл тэргүүлэх мэргэжил. Энэ маань би та нарт сая хэлсэн шүү дээ. Иймэрхүү мэргэжлүүд байсан, иймэрхүү 82 мэргэжил байсан гэд. Тэр мэргэжлэр л тэтгэн. Тэрнээс биш хүссэн мэргэжлэрээ та дэлхийн 21-ээс 100-д сурлаа гэж бодоход яг эдэр тэтгэхгүй, энэ хүмүүс тэтгэхгүй гэсэн үг. Тийм хаалтан дотор бичсэн байна. Энэхүү урилга 2026 оны
4-р сарын 15-ны өдрөөс өмнө бэлтгэл хөтөлбөрт суралцах сургуулиар дамжуулан ажлын хэсэгт хүргүүлсэн байна. Тухайн оны батлагдсан төсвөөс хамаарч энэ ангиллаар суралцах боломжтой суралцагчдын тогтоох болно. За энэ ч бас хүмүүс яг ойлгохгүй байж магадгүй. Учир нь бол маш албан хэлээр бичсэн байгаа. Гэхдээ би яг ойлгоод уур хурж хэлсэн аахгүй юу. Эндээс та хэд дахиад би уншаад тайлбарлаад өгье. Тухайн оны батлагдсан төсвөөс хамаарч энэ ангиллаар суралцах боломжтой суралцагчдын тогтоох болно. Үнэхээр та яг сургуульдаа тэнцэж чадлаа, гадны сургууль тэнцэж чадлаа. Үнэхээр энэ бэлтгэл хөтөлбөртөө тэнцэж чадлаа, явахаар болчлоо гэх юм бол төсөв гэж зүйл байгаа. Яг энэ 404 тэнцсэн. За 2025 оны чиглэлээр л гэхэд 404 сурагч тэнцчихэд байгаа шүү дээ улс даяар. Энэ 404 бүгдээрээ тэнцлээ гэж бодоход бүгдээринг нь явуулж чадах төсөв энэ хүмүүст байхгүй. Тийм заагаад өгсөн тодорхой төсөв байгаа. Тэр төсөвтөө багтааж явуулна. Үнэхээр та тэнцээг байх юм бол аль өндөр оноотой хүүхдүүдийг нь явуулна гэсэн үг. Тухайн төсөвт багтж байгаагаар. За эндээс ямар манипуляцийн арга явагдаж байгаа вэ? Яаж таны тархийг удирдах байна вэ гэх юм бол энэ маань ховордолт гэдэг зүйлийг үүсгэж байгаа. FOMO буюу fear of missing out буюу алдахаас айх айдас, хоцрохоос айх айдсыг үүсгэж байгаа. Мөн яг ямар төсөв, ямар хязгаартай төсөв байгааг нь мэдэхгүй учраас танд тодорхой зорилтод тийм өрсөлдөх тодорхой зорилго байхгүй. Тухайн жилд төсөв нь 40 хүүхэд явуулахар байна шүү гэвэл та ядаж тэр 40-т нь орохоор өрсөлдөн штэ. Тэгхгүйгээр яг бүгдийг нь шилдэг байлгахын тулд тийм маш айдас үүсгэж удирдах байгаа энэ арга байгаа. Яг бид нар та нарыг явуулж магадгүй, гэхдээ явуулахгүй ч биш магадгүй. Гэхдээ хичээгээд үз гэдэг зүйлийг, гэдэг мессежийг эндээс өгөө таа гэсэн үг энэ нэг өгүүлбэрээс. За дараагаар нь тухайн тогтоосон тооноос илүү материал ирсэн тохиолдолд тэтгэлэгт гадаадын сургалтын байгууллагын ирэмб, бэлтгэл хөтөлбөрийн сургалтын амжилт, эсэлтийн шалгалтын оноог тус тус харгалзах болохыг анхаарна. Тэнцээгүй сурагчдаас өргөдөл авах боломжгүй болохыг дахин анхаарна гэд бүр ингээд доогоор нь зураастайгаар тодор бичсэн байна. Яг төсөвт багтсан, төсөвт байх боломжтой хүүхдүүдээс илүү хүүхдүүд тэнцсэн байх юм бол та нарын Ешигчийн оноог чинь бид нар харна шүү. Та нарын бэлтгэл хөтөлбөрийн шалгалтын оноог бид нар харна шүү. Та нарын ер нь бүх амжилтыг чинь бид нар харна шүү. Тэгжиж бид нар аль мунгийг нь л тэтгэнэ. Үнэхээр та тэнцэж чадаагүй, төсөвт багтаж чадаагүй бол дахиж өргөдөл авахгүй шүү. Та ингээд нэг жилийн амьдралынхаа нэг жилийг үржлээ шүү гэдэг мессежийг эндээс өгöd байгаа гэсэн үг. За дараагаар нь 4-р бусад суралцагчид засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр, боловсролын яам, боловсролын зээлийн сангийн хамтын ажиллагаатай ихтэй сургуулиудад суралцах боломжтой гэж байгаа юм. За энэ маань угаасаа яг энэ хүүхдүүдэд ч биш хүн болгонд нээлттэй байж байгаа зүйл байхгүй юу? Яг засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр, боловсролын яам, боловсролын зээлийн сангийн хамтын ажиллагаа гэдэг маань зүгээр л яг зээлээ гэсэн үг. Та зээлээр суралцсан төгсөөд тэрийг ажиллаад төлнө гэсэн үг. Тийм зээлэл байгаа энэ гэрээ, хэлэлцээр гэдэг зүйл маань өөрөө. За дараагаар нь 5-дугаарт санамжийг 2% уйлдаж 1% нь боловсролын яамд хадгалагдана. За энэ бол ойлгомжтой тийм ээ. Ямар ч гэрээ ингэж идэг. Ямар ч гэрээ хэлцээр, ямар ч цаасан материалууд 1-2% уйлдагдж идэг штэ. Тэрийг хэлж байна. За дараагаар нь доор нь санамжтай танилцсан овгнэр, аймаг, сум хороо, гарын үсэг, онсор өдөр гэж байна. За санамж гэдэг цаасан маань бол одоогоор миний уншнаар л авдаг 3-4 шудраг бус зүйлс маш олон байлаа. Яг 3-4 шиг л байсан уу? Бараг сая би та нарт тайлбарлаж өгсөн шүү дээ. Гэтэ та нарын зарим маань бодож магадгүй л дээ. Ёндон тэгээ яах гэдэг нь чи яг өөрөө орж чадаагүй болохоор ингэж байгаа юм уу? Өөрөө чиний мэрэгжил байгаагүй болохоор ингэж гомдлолоод байгаа юм уу гэд бодож магадгүй. Гэхдээ үгүй манай ээж аав намайг яг сургаж чадна. Яг үнэхээр хангалттай сургаж чадна. Би бүр ингэ хүссэн сургуультай орцсон байж гин одоогоор. Тэрнээс биш би яг энэ явах за яг шалтгааныг нь байж байгаа тайлбарлая. Одоо та хэдэд баталгаа гэдгийг яг уншаад танилцуулчих. Энэ дээр бол нэг сүртэй байгаагүй л дээ. За баталгаан дээр нь Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа илгээлт 2100 хөтөлбөрийн бэлтгэл ангид суралцагч тэр овогтой тэр хаалтан дотор регистрийн дугаар байна. Миний бие нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21-ийн 1-т зааснаар Монгол улсын ерөнхийлөгч, улсын их хурлын гишүүн, Монгол улсын ерөнхий сайд, засгийн газрын гишүүн, аймаг нийслэлийн засаг дарга, эсвэл түүний эхнэр нөхөр хамтран амьдрагч хүүхэд төрөөс санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл хөтөлбөр, төрөөс олгох, хөнгөлөлт, баталгаа, хандив зээл хүртэгч, эсвэл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн төлөө
нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй гэсэн заалттай сайтар танилцлаа. Миний эцэг их дээр дурдсан хуулийн залтад хамаарахгүй болгыг үүгээр баталж байна. Овгнэр гарын үсэг 2025 оны тэр сарын тэр өдөр. За энэ маань зүгээр л яг би ийм улсын их хурлын гишүүний хүүхэд бишээ гэдэг баталгаал байгаа. Ийм юм байна. За эндээс яг энийг уншаад өчлөө. Процедураас одоо үргэлжлүүлээ явъя заяа. Би тэгээд асуусан аахгүй яг энийг уншиж дуусчаад би бүр хамгийн түрүүнд уншиж дууссан заяа энэ хоёрыг бүр ингээ уурлаа цаанаас бүр ингээ уурлаад эхэлсэн цаа шудраг бас санагдаад тэтгэлэг гэж хэлчихэд яагаад ийм олон нөхцөл байгаа юм бэ? Яагаад бидэрт ашигтай биш өөрсдөө ашигтай юмыг хөөгөөд хайгаад байгаа юм бэ? Гэт уурлаж эхэлсэн аахгүй. Тэгээд би яг тухайн ангийн хамгийн ард зогсож исэн ирнэ. Тухайн ангийн самрын ор зогсож байгаа тэр ихчээс яг асуусан аахгүй ингээд уурлаад бүр амар чангаар бүр ихчээ энэ тэгээд 1-ээс 100 дугаар сургууль гэж байгаа топ. Тэгээд энээс хаашаа топ 100 сургууль тэнцэхгүй болвол та нарт тэтгэлгээ өгөхгүй юм уу гэж асуулт асуусан. Яг манай ээж бол яг гайхаад ингээд амар санаа зовсон байдалтай ёндоо чимээгүй зөөлөх яриачаа чи бити уурлаад байгаа ч гэсэн чинь хажуунаас нэг ихч бүр ингээд зөв ингэж асуух хэрэгтэй гэж байжсэн аахгүй. Тэгэж асуусан чинь тэр ихч зүгээр яг simply зүгээр намайг үл тооцсон. Тэр ангид байсан дор хаяж бараг 70% хүмүүс над руу эргэж харж би бүр ингээд хангалттай сонсогдохоор надад асуултаа асуусан байхад тэр багш намайг үл тооцсон. Асуултуудад хариулаагүй чимээгүй зогсож исэн хэрнээ намайг үл тооцсон. Эндээс та нарын яг улаан тог нь харагдаж эхэлж байгаа бах те. Тэгээд дараагаар нь хүүхдүүд мэдээж маш олон асуулт асууж ирсэн. Яг хүүхдүүд бүр тодорхой асуулт асуугаагүй бүр яг үнэхээр л бүр гайхсан. Үнэхээр бүр яг ингээд гайхсан бүр амар алтан загас шиг харагдаж ирсэн аахгүй бүр. Юугаач мэдгүй хүүхдүүд бүр ингээд ихчээ оюутны байрандаа орцсон тэргээ яах вэ? Сургуультай орцсон тэргээ яах вэ? Гэмэд асуултууд асууж ирсэн. Ихч заримд нь бол хариулж ирсэн, заримыг нь бол зүгээр үл тоож ирсэн. За тэгээд тэр их чи бас нэг red flag нь юу байсан бэ? Shady юм нь юу байсан бэ гэхээр тэр өдөр 5 дахь өдөр байсан шүү дээ. Зарим их сургуулиуд эхэлсэн байгаа. Шүтээс мобис бол эхэлсэн байсан. Дараагаар нь 1 дахь өдрөөс миний сургууль бол эхлэн босод ихэнх сургуулиуд 1 дахь өдрөөс буюу 9 сарын 1-ээс эхлэх гэсэн. Тийм үү? Тэгж байгаа тэр их чи хэлсэн нь юу байсан бэ гэхээр санамжаа тааж өглөө 5 минут хэдэн асуултанд хариуллаа. Тэгчингүүтээ за зөвшөөрж байгаа бол гар үсгээ зураад өнөө маргааштай очиод сургуулаасаа өргөдлөө өгөөд төлбөрөө аваад гараарай. 1 дахь өдрөөс хөтөлбөр чинь эхлэв шүү. 1 дахь өдрөөс та нар сургуультай явж эхлэв шүү. Моис шүтэста. Одоо очиод орсон сургууль байгаа бол гараарай. Энэ яг яагаад тийм амар shady зүйл вэ гэхээр сандрал үүсгэж эхэлж байна. Яг тэтгэлэг юм бол бидрийг яагаад ингэж яаруулад байгаа. Бидрийг яагаад ингэж бүр юм алдах байгаа юм шиг сэтгэл төрүүлээд байгаа. Яг яагаад амьдралд ганц олдох боломж юм шиг сануулад байгаа юм. Яг үнэхээр яаруулж сандарч тэрэн дээр тоглолт хийж байна. Хүн сандарсан үедээ яадаг вэ гэхээр олон судалгаа шинжилгээ байдаг байхгүй юу? Хүн сандарч яарсан, айсан, гайхсан үедээ хүн таймнаар сэтгэн бодож шийдвэр гаргах оновчтой зөв шийдвэр гаргах чадвараа тодорхой хувиар алдаж байна. Тийм байгаа. Энэ бол ямар нэгэн манипуляцийн зүгээр яг тодорхой манипуляцийн арга гэж явж байгаа. Яг үнэхээр далдч гэсэндээ. За дараагаар нь юу болж исэн бэ гэхээр хүүхдүүд бүр ингээд ийм болцсон байсан заяа бүр эцэг эхчүүд нь ч гэсэндээ юу ач ойлгоогүй. За миний харсан зүйлэр гэх юм бол эцэг эхчүүд ерөнхийлөгчийн тэтгэлэгчтэй засгийн газрынх Монгол амьдралд ганц олдох боломж гадаад явна штэ гэд хүүхдүүдэд шахацдаг. Гэхдээ энэ дээр дурдсан байгаагаар 1-ээс 20 дугаар топ сургууль, 21-ээс 100 дугаар топ сургууль эдэргэж байгаа. Гэхдээ энэ сургуулиудад хүүхдүүд үнэхээр л яг чадвар нь хүрээд тэнцээд орчих юм бол Монгол улсын засгийн газрын тэтгэлэгтэй тэтгэлэггүй тухайн сургуулиуд нь маш олон тухайн шилдэг сургуулиуд тусламжинд суурилсан тэтгэлэгтэй байдаг аахгүй юу? Need based, need blind, aid based гэх мэтчлэнгээр тэтгэлэг маш олон байдаг. Яагаад вэ гэх юм бол тэр нь юу гэж байгаа юм бэ гэх юм бол та тухайн сургуулиудаа тэнцээд орчих юм бол таны гэр бүлийн дааж чадахгүй тэр төлбөрүүдийг тухайн сургууль нь даагаад таныг сургууль даах тийм хүсэлтэй байдаг. Мэдээж бүгд биш байх. Гэхдээ маш олон сургуулиуд, маш олон топ 100-д байгаа сургуулиудаас маш олон нь тийм байдаг аахгүй юу? Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр тэр сургуулиуд тэнцчих юм бол энэ тэтгэлэг хүнд ч хэрэггүй гэсэн үг. Тэр тэтгэлэгт тэр сургуулиуд тэнцсэн хүмүүстэд үнэхээр хэрэггүй гэсэн үг. Тэр сургуулиуд нөөцлөө тэтгэлгээ өгөх боломж үнэхээр маш олон байгаа. Тэгэхээр миний ойлгосон зүйл нь хүүхдүүдийн амжилтан дээр өөрсдөө нааж баг төсвөр эцэг эхчүүдээс хүндэл хүртэж байна. Өөрсдөө үнгүй PR хийж байна гэдэг тийм бодол төрсөн аахгүй юу.
За дараагаар нь тэгээд хүүхдүүдийн эцэг эхчүүдийн бас ойлгоогүй зүйл нь юу байсан бэ гэхээр энэ 100 гэдэг тоон дээр маш их гайхажсэн, эргэлзэжсэн. Юу вэ гэхээр 404 сурагчдаас топ 100 л гадаад явах юм байна гэж ойлгоцсон байхгүй юу? Яг тэр ихч бол тайлбарлаж өгөөгүй хамгийн аимшигтай нь яг юу гэж хэлсэн бэ гэхээр 100 гэсэн тоо байхгүй штэ наа чинь ингээ бүр сүүл рүү уурлаад эхэлсэн байхгүй юу? За яг энэ эргэлзээг гаргах юм бол энэ маань та топ 100-д тэнцэж сурч болно гэсэн үг. Энэ сургуулиудаас штэ. Үнэхээр яг 404-өөс 100 сурагч бол биш 404-өөс энэ 100 сургууль тэнцсэн хүүхдүүд нь л явна гэсэн үг. За тэгээд энэ 100 сургууль тэнцэхгүй байлаа гэж бодъё л доо. Тэгвэл тэгээд тэтгэлэг өгөхгүй мó ёндоо гэж асууж магадгүй чи. Би бас анханаа тэгж бодсон чинь яг тэр их ч өөрөө хэлээгүй л дээ. Миний танилцаад ярилцсан хүмүүс хэлж исэн. Үгүй энэ ингээд засгийн газрын гэрээтэй сургуулиуд руу явуулах юм байна. Өөр улс орнуудын засгийн газрын гэрээтэй сургуулиуд руу төлбөрийн төлөөд явуулах юм байна гэж хэлж исэн. Засгийн газрын гэрээтэй сургууль гэдэг маань улсын сургуулиуд аахгүй юу. За тэр сургуулиуд руу явуулах юм байна гэдэг маань ямар улсууд байсан бэ гэхээр Чех, Энэтхэг, Унгар, тэнгуүтэй Литва гэх мэтчлэн улсууд байсан. Үнэхээр яг сайн сургууль бол биш л гэсэн үг. Төлбөр нь манай Монголынхоос ялгарахгүй тиймэрхүү сургуулиуд л байгаа. Үнэхээр яг гадаад Америкт очиж суралцсан Энэтхэгт очиж суралцсан үнэхээр маш том ялгаа байгаа шүү дээ. Бүр яг Америкт очиж суралцлаа гэхэд таньдаг мэддэг хүмүүс маш олон байна. Маркетинг, нэтворкинг маш сайн явна. Энэтхэг явж сурвал яах вэ? Тэр боломжууд байхгүй. Энэ хүмүүс зүгээр л тэтгэлэг өгж ийн гэдэг нэртэйгээр та нарыг аль оруулж болж байгаа сургуулиуд руу л явуулчих юм гэсэн үг. Тийм. Дараагаар нь юу болсон бэ гэхээр би та нарт сайн хэлсэн шүү дээ. Мэдээлэлээ маш барьж исэн. Мэдээлэл бидэрт гүйцэд өгөхгүй байсан гэд. За тэрэн дээр хэлэх юм бол биш дээ. Нэг зүйл нэмж хэлэх юм бол тэр их чи ашигласан 3-4 өгүүлбэр нь юу байсан бэ гэхээр та нар өнгөрсөн онуудад явсан хүүхдүүдээсээ мэдээлэл авсан биз дээ. Та нар угаасаа мэдээлэлээ мэдж байгаа зү. Та нар угаасаа одоо яахаа мэдж байгаа зү. Гэдэг өгүүлбэрээр бидний амийг тагилж исэн аахгүй юу? Яг асуулт асуувал бид нар ингээд яг юм мэдэхгүй ингээд бүр ичгэвтер харагдах юм шиг бидэрт яг тийм мэдрэмж төрүүлж исэн. Яг та нар мэдж байгаа штэ. Энийг мэдэхгүй бол та нар ичмээр шүү. Энийг мэдэхгүй бол та нар арчаагүй шүү. Та нарын буруу шүү гэдэг мэдрэмжийг бидэрт төрүүлж исэн энэ зүйлээрээ. Тийм. Тэгээ бас дараагийн зүйл нь юу байсан бэ гэхээр хэтэрсэн амлалт өгж исэн. Яг би тэр өдөр 5 дахь өдөр болон хагасаа өдөр татгалзах өргөдлөө авч өгөхдөө юу хүүхдүүдтэй бүр бараг 10-аас 20 хүнтэй би ингээд танилцаад ярилцаад инээлтэд яг нэрэ тийштэй те гэд ярилцаж үзсэн. Ихэнх хүмүүстэй нь ярихдаа ихэнх хүүхдүүд нь мдээгүй байсан. Бүр яг тэр нэрсийг ч хараагүй бүр оромж гэж бодоогүйжсэн чинь залхсан байсан аахгүй юу гэж хэлсэн байсан бэ гэхээр тамгын газраас ярьж гин ерөнхийлөгчийн тэтгэлэг тэнцсэн байна. Энэ ганц боломжийг чи алдахгүй байгаа зү. Одоо цаг нь 3 цагаас дууслаа шүү. Хурдан ирээрэй гэж хэлсэн байсан. За тэр 3 цаг нь болохоор хагас өдрийн 3 цаг гэсэн аахгүй. Яг 5 дахь өдрийн 3 цагт нэрсэн зарлагдангуудаа хагас өдрийн 3 цагт бүртгэл нь ингээд дуусахаар тийм давч байсан. Тийм яаруу сандруу тийм баг цагт байсан. Дараагаар нь нэг алдаа нь юу байсан бэ гэхээр тэр ихч нэг жижигхэн өгүүлбэр хэлсэн аахгүй. Дөнгөж хүүхдүүдийг ангид оруулахдаа. Тэгээ одоо 404 хүүхд ирэх ёстой штэ гэж хэлсэн аахгүй. Тэр нь яагаад миний уурыг бас хүргэсэн бэ гэхээр энэ бол 21 аймаг даяар явагдаж байгаа тийм үү. Тэгэхээр 5 дахь өдрийн 3 цагт нэрс зарлагдлаа гэхэд хүүхдүүд тэр үед мэдлээ гэж бодоход хагас өдрийн 10 цагаас өмнөх өдрийн 3 цаг хүртэл 19-с 20 цаг л байгаа. 19-с 20 цагийн дотор алсагдсан аймагуудаас хүүхдүүд ирж амжих уу? Хотын муйс руу. Дундгов, Хөвсгөл, Ар хангай гэх мэтчлэн аймагуудаас хүүхдүүд яг ирж амжих уу? 19-20 цагийн дотор. За үнэхээр ирж амжлаа гэж бодъё л доо. Гэтэ яг ирээд яг хаана байрлах юм бэ? Үнэхээр яг хүүхдүүдийг ойлгохгүй нэг тийм бүтээгдэхүүн маягаар хандаад байгаа гэдэг нь objectification гэдэг маань эндээс харагдаад байгаа гэсэн үг. Бидний хүмүүс гэж ерөөсөө хүлээж аваагүй, хүмүүс гэж харьцаагүй гэдгийг эндээс харж болно. За тийм. Ийм байна. Дараагаар нь юу вэ гэхээр энэ хүмүүс яг ямар нэгэн шаардлагуудаа яриаггүй ч гэсэндээ маш олон хүн мэдчихсэн. Миний ярьсан хүмүүсийн дор 60% нь энэ мэдээллийг мэдчихсэн. Юу вэ гэх юм бол тийм миний таньдаг хүн явсан юм аа. Явсан чинь ирээд 5 жил улсад ажиллана шүү гэж хэлсэн. Эсвэл бол тухайн явж суралцж байгаа сургуультай 3 болон түүнээс дээш удаа унах юм бол шалгалтандаа тэнцэж чадахгүй бол сургуулаас нь энэ засгийн газраас ярьж сургуулаас нь цуслуулангуудаа гарангуудаа авчираад тэр мөнгийг нь төлүүлсэ гэж хэлж ирсэн. За мэдээж энэ хүмүүсийн сурах гээд байгаа мэргэжил нь эрэлттэй мэргэжил байгаа тий улсад. Тэнгүүтээ авчирангуудаа 5 жил улстай ажиллах гээд байна. Тэгэхээр энэ маань нэг талаараа та бүхэн юу гэж харж байгаа вэ гэхээр
та бүхэн бодож исэн ч гэж магадгүй. Гэтэ яг ихэнх хүмүүс хэлэхгүй байгаа байхгүй. Би хэлчихье заяа. Би яг ичгнүрэг болохоор хэлчихье. Энэ хүмүүс яг тэтгэлэг гэдэг нэрээр улсынхаа хүүхдүүдээс ажиллах хүчингээ бэлтэж байна. Яг өөрсдөө цалин хөлсөө сайн тавьж өгч чадахгүй ажиллах боломжийг нь олгохгүй хэрнээ хүүхдүүдээр тэтгэлэг гэдэг боломжийг олонгуудаа 10 жилиг нь алаад яг ажиллах хүчингээ бэлдээд байна гэсэн үг байхгүй юу? За би яагаад энд нь уурлаад байгаа вэ гэхээр би өөрөө яг одоо сургуультай ороод 3 жилийн хугацаанд суралцсан. 3 жилийн хугацаанд суралцж байхдаа өөрийн гэсэн карьерийг эхлүүлээд дараагаар нь өөрийн гэсэн компани байгуулах хүсэлтэй байхгүй юу? Яг за ингэ явж болж байна. Харин энэ хөтөлбөрт орсон бол 1 жил хөтөлбөр гэж явна. 1 жил бэлтгэл хөтөлбөр гэж явна. За үнэхээр сургуулиур тэнцээд явлаа гэж бодоход Европын улсууд л биш бол ихэнх дэлхийн улсууд бакалаврыг 4 жилээр сурч төгсдөг. Европын улсууд 3-аар төгсдөг байхгүй юу? За ингээд 5 жил очлоо штэ бакалавра төгсөөд. За ирээд 5 жил ажиллах гингүүд дахиад 5 жил болоод нийтдээ 10 жил алаа хийчихэж байгаа гэсэн. Энэний оронд би 3 жил сургуульдаа сураад 7 жил компани үүсгэж явчих юм бол би 10 жил ингэж явснаас хамаагүй илүү амжилтанд хүрээд хамаагүй илүү би сайхан амьдрах байхгүй юу? Яг улсдаа төлөх татвар маань ч гэсэндээ ихснэ гэсэн үг штэ. Тэгэхээр энэ хүмүүс бол яг ажиллах хүчингээ бэлдээд байна гэдэг үг. Яг бидэрт хэрэгтэй зүйлийг дэмжих биш, өөрсдөө хэрэгтэй ажиллах хүчингээ бэлдээд байна баг төсвөр гэж би ойлгосон. За бас тэдгээр хүмүүсийн алдаа нь юу байсан бэ гэхээр таны тэр эгчийн талаар жоохоо яриа заяа. Тэр эгч яг нэг хамгийн муухай юм нь хүүхдүүд тэр их зөөр ингээл байж байгаа л гараа авцсан заяа. Яг ингээд хэдийн мэлгмүүдээ гараа авцсан. Яг тэгж байж байгаа л гараа авцсан. Бидний төрөгдүүлж байгаа л. За дараа нь тэгсэн чинь хүүхдүүд яг ингээд асуух зөндөө байгаа штэ. Очсон чинь надаас цаашаа аваач. Надаас хол аваач. Зүгээр бити хүрээдээ гэх маягаар бидрийг дорд үзэж байсан. Тийм, бидрэгч биш бүр ингээд эцэг эхчүүдийг ч гэсэндээ дорд үзчихсэн. За тэгээд зөвшөөрж байгаа бол энэ гарын үсгээ зураад энэ цаасаа өг гэсэн штэ. Өөр зүйл хэлэг учраас би гарын үсгээ зурж өгөхгүй бол намайг татгалзаж байгаа гэдгийг мэдж байгаа юм байна гэж би ойлгосон. Тийм учраас би татгалзаад уурлаад гараа авсан байхгүй юу. Тэгсэн чинь маргааш өглөө нь залангуудаа тэтгэлгийн хугацаа дуусах гэж байна. Татгалзаж гин үү? Татгалзаж байгаа юм байна те. За татгалзаж байгаа юм байна гэд биччихээ. Гэхдээ татгалзаж байгаа өргөдлөө авчирч өгөөрэй. Хорооноосоо дараагийнхаа хүүхдэд боломжийг олгоорой гэж хэлсэн аахгүй юу. Гэтэ яг 3 цагт дуусч байна. Очингууд бүр ингээд маш удаан хүлээлгсэн тэр өргөдлөө бичүүлж авах гэж бүр ингээд за тэр хүн дээр хандаарай гингүүтээ тэр хүн нь олдоогүй 2-3 цаг байсан. 3 цаг нь болдгоо болоод дууссан. Тэгж яагаад энэ хүмүүс яг хинт боломж олгох юм бэ? Яг яагаад өргөдөл авч цаг үрээд байгаа юм бэ? Тэ? Би гэрээсээ мойс руу явлаа л гэхэд бараг цаг гарan болдог аахгүй юу? Тийм зайтай байдаг. Тэгээд тэнд 2-3 цаг байжлаа буцаж ирээд ингээд би хагасаа өдрөө амарч өнгөрөөхийн оронд би ингээд өргөдөл энтергээд бүр өөрийнхөө хүсээчгүй байсан зүйлд цагаа үрээд 2 хоног заваарцсан аахгүй юу? Бүр яг ядраад тэрэнд би бүр ингээд бас бухимдалтай байгаа. Тийм. Дараагийнх нь алдаа нь юу байсан бэ гэхээр тэр хүмүүс бидрийг ямар нэгэн NDA гарын үсэг зурулаагүй. NDA гэдэг маань non-disclosure agreement буюу нууцлалын гэрээ гэсэн үг аахгүй юу? Нууцлалын гэрээ гэдэг маань хоёр party буюу хоёр тал яг энэ мэдээллийг олон нийтэд задруулахгүй шүү. Хүмүүст хэлэхгүй шүү гэдэг гарын үсэг гэрээ гэсэн үг. За тэр хүмүүс тийм зүйл ярьж хэлээгөө ерөөсөө гарын үсэг зуруулаагүй учраас би одоо та нарт юу болсноо ярьж хэлж чадаад байгаа гэсэн үг. Яг алдаануудыг ингээд нээлттэйгээр шүүмжлээд эрх чөлөөтэйгээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх эрхээ эдлээд та бүхэнд өөрийнхөө шүүмжлэлийг тэр хүмүүсийн алдааг өөрийнхөө юу мэдэрсэн тулсныг та бүхэнд танилцуулж чадж байгаа гэсэн үг шүү. Ямар нэгэн хууль бус зүйл бол энд байхгүй шүү. За тэгээ бас би та нарт нөгөө нэг элдв янзын хүмүүсийн зураг бүр яг ингээд энээс бусдыг би та нарт харуулахгүй байгаа учраас яг хувийн орон зайд халдлаа гэдэг хууль бос зүйл бас байхгүй гэж ойлгож болно. Тэр нь битээ санаа зовоорой миний өмнөөс. Яг энэ цаас бол угаасаа ямар нэгэн эмзэг мэдээлэл биш учраас би та нарт танилцуулж чадаад байгаа гэсэн үг. Учир нь энэ цаас эсвэл ерөнхийлөгчийн тэтгэлгийн талаар би интернетээс хайгаад ерөөсөө олоогүй. Тийм учраас өөрөө би одоо ингэж бэлдэж байгаа байхгүй юу. За энэ удаагийн бичлэг ийм байлаа. Хичнээн яг замраагүй болцсон байж магадгүй. Учир нь би одоо хүртэл яг сайн ярьж чадаагүй, сураагүй байна. Уучлаарай. Тэр талаар уучлаарай. Тийм. Та бүхэн мэдээж яг хэрэгтэй байсан бол за мөн яг эцэг эхчүүд нь хүүхдүүдээ ингээд одоо явж сурчи, одоо сурчи, энд орох хэрэгтэй байна гэд шахаад байгаа бол тэр хүмүүстэй үзүүлээрэй. Яг алдаанууд нь ийм байсан шүү. Ээжээ, аваа, ахаа ихчээгээд үзүүлээрэй. Яг чадхаараа олон хүмүүс түгээгээрээ ийм зүйл ийм учиртай шүү. Зүгээр яг манай сургуулийн тэтгэлэл гэхэд энэ улсын тэтгэлгээс илүү дээр байгаа. Яг би сургуульдаа дүнгээ сайн байлгачих юм бол үлдсэн жилүүдэд үнгүй сурч болох боломжтой байхад улсын тэтгэлэг ийм олон гэрээний нөхцөл шиг нөхцлүүдтэй байна. Тэр надад маш их таалагдаагүй. За юм байла.
За тэгээд дахиж ямар нэгэн зүйл болох юм бол би дахиж нэгэн бичлэг хийн. Эсвэл үлдээсэн зүйлс байх юм бол би бас энэ тал дээр дахиж part 2 гэж бичлэг хийж магадгүй. Тэгэхээр юм байла. Одоо хичээлийн шинэ жил эхэлж байгаа учраас хичээлд нь бас нэр амжилт хүсье. Баяр таа. Хичээлээ сайн хийгээрэй за.